За сайн байна уу Гантмар агшаа. Өглөөний мэнд. За сайн байна уу өглөөний мэнд. Бага шүү. Яаж урьдчилан сэргийлж болох вэ? Манай насын салбарт ямар асуудлууд байдаг гэдгийг яг мэрэгжлийн үнтэйгээ ярьж үзвэл илүү сонирхолтой байх болоо гэдэг үднээс эхэлт ийм подкаст хийж байгаа юм шүү. Яалтч бас энэ подкастын бас агуул аягүй чухал байна тийм. Яалтч бол мэрэгжлийн хүмүүс хоорондоо ярилцаж хүмүүст ойлгуулахгүй бол мэрэгжлийн хүмүүс тодорхой хэмжээгээр зарим нэг чухал асуудлыг бас хөндөхгүй байгаа тохиолдол бас харагддаг. Тийм болохоор ануудаа бас энэ подкастыг хийж байгаа юм л баяр хүргэе. За баярлалаа. Та өөрийгөө бяцхан танилцуулаач. Намайг Гантмөр гэдэг. За манай салбарынхан бол ихэнх нь бол Гантмөр багш гэж дууддаг. 2001 оноос эхлээд бол багшилж эхэлсэн байгаа. За ингээд нэг 24 онд нэг 23 жил орчим. За донд нь Японд 5 жил басныг тооцсон бол ер нь бол 18 жил орчим ялангуяа энэ боловсролын салбарт нүүр амны эмч бэлтгэх одоо энэ салбарт ажилласан байна. За ингээд 2001 онд бол Арш улсын нүүр амтны сургуулийг төгссөн. За ингээд 2018 онд Япон улсын Токушима их сургууль докторийн зэрэгээ хамгаалсан байгаа. За энэ хугацаанд бол ерөнхийдөө бол эрдэм судлал дээрээс нэмэлтийн салбарт ажиллаж исэн ийм тодорхой оршихтай юм байна. Одоо үед байгаа савд цэцлийн тулгамцсан асуудлын талаас соёлоо эхэлж яриад хөө. Ингээ хүмүүс бол савд цэцэл гэхээр өстө дийлэн ойлгохгүй байх тийм. Миний одоо ярих сэдв бол нөгөө химийн шүүд. Гэвч хүмүүст илүү ойлгомжтой болох байх. Сая би хэлсэн одоо өнгөрсөн бас тодорхой хугацаанд багшилсан дээрээс нэмэлтийн салбарт ажилласны туршлагыг харахад бол яг бид зарим тулгамцсан асуудал байгаа. За ялангуяа одоо би бас Японд сурж явах хугацаанд бол ерөнхийдөө бид нарт тулгамдж байгаа асуудал юу юм бэ гэдгийг тухайн үед бол ер нь Япон хөгжингүн одоо улсын одоо химийн салбарт харьцуулан бас харж исэн. За ингээд бол яг бид нар өнгөрсөн хугацаанд бол мэдээж манай нүүр амны согоос засал хөгжөөд одоо нэг 60 гаруй жил болж байна. За гэхдээ бол яг сургалтын одоо тодорхой хөтөлбөртэй холбоотойгоор зарим нэгэн тулгамдсан асуудал одоо хүртэл байгаа даа. За ялангуяа бид нар одоо сүүлийн үед ингээд яхад манай нүүр амны салбар харьцангуй хөгжиж байгаа тийм. Гэхдээ бол бид нар яаж нэг бол одоо сургалтын хувьд бол зайлшгүй зарим зүйлсийг бол эргэн харах зайлшгүй шаардлагатай байна. За энэ бол юу вэ гэвэл одоо бид нар нөгөө загвар шинжлэх гэдэг асуудал байгаа тийм. За ихэвчлэн бид нар бол яг хүн болгонд одоо ялангуяа эмч болгон загварыг шинжилж байгаа. Гэхдээ бид нар энэ загварыг шинжилтээ бас яг одоо нөгөө Япон улс болон Америк, Солонгос төвшөнд хийж байгаа нэг бол тодорхой асуудал бас байгаа. Тийм болохоор бид загварыг шинжилэхийн тулд зайлшгүй загварыг одоо хүнээсээ зөв хувилж аваад төхөөрөмжрүүгээ бол зөв шилжүүлээд за тэгээд түүнийгээ бол зайлшгүй бол шинжлэх хүч шаардлагатай байна. Загварын асуудал гэдэг бол ер нь бид нар одоо тухайн хүний өөрийн анатомийн өнгөрлийн асуудал тийм. Өөрөөр тухайн хүний анатомийн бүтэн одоо тухайн хүнд ямар байгаа юм бэ гэдгийг л бид нэр харж тэднийг зөв шинжилж ийж ирээдүйн одоо хийж байгаа ялангуяа химичүүд за мөн түншлэн одоо гажиг цэцлийн зэмсэг тийм. За мөн түншлэн одоо имплантын мөн шүтлбэр энэ бүгд одоо зөв болох асуудал байна. Тийм болохоор бид зайлшгүй одоо миний нөгөө одоо мэрэгжлийн хамт олондоо байнга ярьдаг одоо Facebook cortex, transfer X, articulator хэрэглэх хэрэгтэй гэдэг нь бол яг үүнтэй холбоотой асуудал байхгүй. Articulator хэрэглээд шүд бий болгох, articulator хэрэглээгүйгээр бий болгох ялгаа байна уу? За articulator гэдэг одоо бид нар энэ төхөөрөмж үү те. За бид нар мэдээж энийг бол уйлуур гэдэг байдлаар монголоор нэрлэдэг. За мөн түншлэн бидний одоо байнга өдөрт нэрлэдэг хамхилуур гэж байгаа тийм. Одоо 18 дугаар зууны үед одоо ялангуяа бидний одоо даган дуурайж байгаа хөгжингөө орнууд тийм. Ялангуяа баруун Европын орнууд бол яг энэ одоо технологи системийг хөгжүүлсэн байна. За бидний сайн мэдэх одоо ханаа уу гэхэд одоо 1917 онд өөрийн одоо articulator явах тухай онлыг гаргасан байгаа байхгүй. Тэгэхээр бид нар одоо хүртэл ханаа уугийн тэр төхөөрөмжүүд бол ашиглагдаж байгаа. Тэр бол өдөртмийн одоо лом сэргээлтийн үед бол одоо тэр болгоныг одоо бид нар бас хэрэглэхгүй байж болно. Гэхдээ ялангуяа химийн шүд хийж байгаа тохиолдолд дээрээс нь гажиг цэцлийн эмчилгээ хийж байгаа тохиолдолд за ялангуяа одоо сүүлийн үед бол имплант хийж байгаа тохиолдолд articulator гэдэг төхөөрөмжийг хэрэглэж хүний амны хөндийн одоо анатомийн одоо бүтцийг те төхөөрөмжтэй гаргаж ирж за түүнийгээ одоо яг одоо шинжилээд зөв шинжилээд түүнээрээ үндэслээд одоо тухайн ялангуяа хорчгын одоо цэгүүдийг зөв тодорхойлоод за ирээдүйд ямар одоо асуудал үүсэх юм бэ гэдгийг өөрчлөн хараад хийх нь илүү үр дүнтэй. За ялангуяа одоо миний одоо өөрийнхөө практикийн хувьд бол тодорхой хэмжээгээр артикуляторыг бол хэрэглээд за түүнийгээ бол одоо өдөр тутмын одоо практикаар байнга ашиглаж байгаа. Ирээдүйд гарах эрсдлүүдийн талаар бас нэг жоохон дэлгэрэнгүй яриад өгөөч төө. Тэгээ ер нь бол наад чи мөн зайлшгүй чухал асуудал байгаа. Яг бол бид нар бол нэгдүгээрт одоо ирүү гэдэг зүйл хөдөлгөөнд гэдэг бүгд мэднэ тийм. Одоо бүгд би энийг хараад мэдж байгаа хүн болгоо. Гэтэл бидний одоо хийж байгаа төхөөрөмж маань яг ирүүний хөдөлгөөнийг давтан хийхгүй байгаа тохиолдолд бидний хийж байгаа зүйл маань бол одоо тийм алмадмал байдлын тухайн хүнд одоо ямар нэгэн байдлаар заавал тохиргоо хийх шаардлагатай тийм зүйл болж байгаа.
Тэгэхээр яг зөвхөн бид нэр артикулятор гэдэг систем буюу үйлдвэрийг бол одоо яг тухайн хүний одоо анатомийн одоо эрүүний хөдөлгөөний бүх чиглэлд одоо хийх зориулалтад төхөөрөмж. Тэр утгаараа яг үйл саяны чинь өөрөө одоо эмчийн асуусны дагуу босоо болон хэвтэй чиглэлийн дээр одоо шүтэнд өгчирж байгаа ялангуяа төгөр болон ховлын хоршилтын асуудлыг бол өөрчлөн харах боломжтой. За яг ер нь бол одоо хоршилтын үед босоо чиглэлийн одоо ямар нэгэн ачааллыг бол шүд бол өөрөө эсвэрлэн авч чаддаг. Бид нар одоо анатомиг үзэх юм бол шүдний одоо бүтц бол өөрөө одоо холбоос дээр бүтцсэн байгаа. Ялангуяа одоо шүдний долгооруудын холбоосууд. За босоо чиглэл ирж байгаа хүчийг бол одоо бүх одоо шүдний холбоосууд нийлээд эсэргүүцэж чаддаг. Босоо чиглэлийн бид ялангуяа зайшлах хүчнээс ирж байгаа хүчтэй. Гэтэл бол яаж нэгвэл хүндэн чиглэлээр буюу одоо яг хэвтэй чиглэлд ирж байгаа ямар нэгэн одоо хүчийг бол одоо бүх шүдний одоо холбоос тусдаа нөгөө ачаал авдаг учраас ялангуяа хүндэн чиглэлийн тийм одоо ирж байгаа хүч бол шүдний толгуур эдийн өвчин үүсэх. Ялангуяа сүүлийн үед бид имплант хийж байгаа тохиолдолд бол хүндэн чиглэлийн хүч бол имплантны тэр эрчлээс буюу бүх одоо тэр имплантын их бие дээр бол ачаал өгж байгаа. Тэр утгаараа яг үгүй одоо хүндэн чиглэлийн хүчийг бид нэр өөрчлөн одоо харж тооцоолж тэр ирж байгаа хүчийг л одоо сааруулж өгөхгүй бол бидний одоо хийж байгаа эмчилгээ бол урт удаан хугацааны үр дүн өгөхгүй. Явандаа бол толгуур эдийн өвчин үүснэ. Эсвэл тухайн шүд хөдөлгөөнд орно. Эсвэл имплант маань одоо ясны эдийн хатангэрчл үүсэх. Тийм асуудал болох бас талтай. Мэдээж одоо ажигслийн эмчилгээнд бас тодорхой хүндэн чиглэлийн хүч үүсгэх юм бол бидний одоо тодорхой хэмжээгээр байранд нь оруулсан шүд маань эргээд буцаад одоо шилжих асуудал гарах магадaltaй. Тийм бол бидний одоо ялангуяа одоо согоо заслын эмчийн хувьд, ажигслийн эмчийн хувьд бол зайлшгүй энэ хүндэн чиглэл ирж байгаа одоо хоршин хүчийг бол сааруулах шаардлагатай. За үүний тулд бол яг бол заавал төхөөрөмж ашиглаж түүнийг өөрчлөн харах боломж байна. Бид нар бол яаж нэгвэл амны хөндөд тэрийг харах боломж бол байхгүй. Хүн өөрөө шүдээ зууцсан тохиолдолд ялангуяа үүлгүй төврүүдийг бид харах боломж уусаа байдаг шүү дээ. Тийм болохоор тэрийг бол заавал төхөөрөмждөр хувилж ийж бид нар яхаа бол түүнийг одоо араас нь ч юм уу, дотор талаас нь ч юм уу харж яг энэ одоо зэг дээр ачаал өгөөд байна гэдгийг л тооцох шаардлагатай болж байна. Одоо биднээс хоол зажилж идэж байгаа хугацаанд мэдээж хэрэг биднээс нэг бутлах зажлах гэдэг нэг үйлүүд явж байгаа шүү дээ. Тэгэхээр хэдэн хувь нь бол хөндлөн чиглэлийн хөдөлгөөн байд юм бол? Мэдээж тухайн хүмүүс одоо хоол хүнс хэр их хэрэгжилж байна тийм. Нэг дэш талаад мэдээж зажлах хүчний ачаал харилцан адилгүй, хүн болгонд харилцан адилгүй. Гэхдээ мэдээж одоо өдөр тутмын үйл ажиллагааг наривчлан харах юм бол ирж байгаа хүчний болонгууд бол 40% нь бол зайлшгүй хөндлөн чиглэлийн хүч байна. За үүн дээр яг зөвөр энэ бол хэвийн одоо тохиолдол байгаа тийм. Гэтэл бол зарим тохиолдолд шүдээ хаврах эмгэгтэй хүмүүс байгаа шүү дээ. Браксизм гэж нэрлэдэг. Тэр хүмүүсийн хувьд бол бүр илүү магадгүй 70 орчим хувийн болохоор хөндлөн чиглэлийн ачаал ирж байгаа. Энэ бүгд бол яаж нэгвэл эргээд нөгөө шүдэндээ өөртөө хор хөнөөлтэй тийм зүйл болж байгаа учраас бид энийг бол зайлшгүй бас урьдчилан харах шаардлагатай гэсэн. Монголчуудын хувьд болохоор нөгөө биднес шүдээ ахуулчингуудаа шууд орлох шүд хийдгүү штэ. Химийн шүд ч юм уу, эсвэл имплант шүд ч юм уу. Яг нөгөө нэг мэрэгжлийн эмч, эмгэлзүүдээр байгаа эмч нартай тулгардаг нэг асуудал нь болохоор дандаа нөгөө шүднүүд байрлалаа өөрчилсөн байдаг. Хажуугийн нийтлэл бараг нэг шүдийг дагаа 5 шүд байрлалаа өөрчилсөн байдаг шүү дээ. Тэгэхээр одоо жишээлбэл та яг сонгоцлын эмчийн хувьд бол яг нэг шүд байлаа гэж бодоход дээдлэр шүд маань ингээ нэлээд одоо унжцсан доошоо буутсан 2-оос бараг 1 юм уу 2 мм бол доошоо буутсан л байдаг шүү дээ. Тэгэхээр тэр шүдэл дээр яг ямар арга хэмжээ авал илүү зүгээр вэ гэж одоо ерөнхийдөө ингээ эмгэлзүүдээр харж байгаа зүгээр яг тэр байгаа л нөгөө нэг зуултан дээр нь шууд доотлын шүдийг шийдэж өгöd байгаа шүү дээ тий. Тэгэхэд таны яг одоо олон жилийн туршлагаас та юу гэж бодож байна? Яавал илүү одоо хамгийн зөв сонголт бай. Би ч өөрөө багш үгүй. Би бол одоо өөрийнхөө оюутнууд болон одоо дагалдан эмчнэртэй бол ер нь альваа зүйл одоо идеалны буюу те одоо яг үлгэр жишээ байх хэрэгтэй гэдэг чиглэлээр зорилтыг явуулдаг. Учираас миний хувьд бол ер нь мэдээж болж өгвөл тухайн одоо шүднүүдийг одоо хоршилтыг яг идеалны буюу яг үлгэр жишээ байдалд нь оруулаад хийх нь зөв гэж үзнэ. Гэхдээ мэдээж энэ маань болохоор нэг талдаа бас хэцүү. Яагаад гэвэл бид нар одоо нэмэлт эмчилгээ хийх шаардлагатай болдог. Өөрөөр тухайн шүдийг одоо магадгүй гажигслийн эмчилгээгээр хатаж одоо яг анхны хоршилтыг үүсгэх шаардлага гарна. Эсвэл тухайн шүдийг одоо мэдээж одоо согоцлын эмчилгээгээр бүрэх шаардлагач гарах ч юм уу. За энэ бол яаж гэвэл тухайн хүнд нэмэлт нөгөө эмчилгээний санхүүгийн асуудал гардаг. Мэдээж тухайн хүнтэйгээ зөв ойлгуулад нөхцөлөдийг ойлгуулад асуудлыг зөв одоо шийдээд одоо миний үйлчлж байгаа хүмүүс зөвшөөрөөд үнэхээр одоо өөрийнхөө одоо хоршилтыг болон өөрийнхөө одоо үйл зөв болгоёг гэвэл бид нар зайлшгүй тухайн зүйлийг бол засаж хэвийн болгосон дараа хийх нь зайлшгүй зөв. Би одоо согоцлын эмчийн хувьд бол хоршоо гэдгийг олон дахин ярьж байгаа тийм. Ялангуяа хоршоон тэнцвэрийн баланс гэж байдаг.
Хоршихуйн баланс алдагдахаар бол хүн өөрөө бол анзаарахгүй. Гэхдээ бол яаж нэгвэл явандаа тухайн хүний өөрийнх нь булчин болон үе холбоонд өөрчлөлт гардаг. За магадгүй бид нар одоо залуу хүмүүс ялангуяа одоо бас сүүлийн үед одоо гоо сайхны мэдсэл өгч байгаа холбоотой эмэгтэй хүмүүсийн одоо асуудал гарч байгаа тийм. Өөрөлдөл нүүрний тэгшмийн алдагдаж байгаа тийм. Одоо миний одоо хүмүүс зураг авахуулангууд одоо баруун тал маань ингээд өөр болсон байна. Зүүн тал нь дондоо босч гээд асуудлыг ярьдаг. Тэгэхээр энэ үл яаж нэгвэл одоо тухайн хүний яг үндсэн шалтгаанууд хоршихуйн тэмцэл алдагдсантай холбоотойгоор тухайн хүний зажлах үйлдэл өөрчлөлт орсон. Хүн өөрийн мэдлгүй одоо нэг талаар зажлах асуудал гардаг. Түүнтэй холбоотойгоор мэдээж бид нар одоо нөгөө одоо булчингаа хөгжүүлэх гэдэг одоо хийж байгаа бол тийм гантелийг одоо баруун талаар өргөөлөх хал бол бидний баруун талын булчин хөгжиж шин дээ. Зүүн тал нь хөгжихгүй шүү дээ. Түүнтэй адилхан одоо хоршихуй маань хоёр талаа зэрэг одоо зажлах үйлийг авж ийж одоо энэ хацрын булчин маань болохоор жигэд одоо хөгжинэ гэсэн. Үүнтэй холбоотойгоор бид нар яаж ч одоо миний хувьд болохоор саяны тохиолдолд бол одоо хоршихуйг үйлчлээ зайлшгүй л одоо нөхцөлийг бол засны дараа имжлэг хийх хэрэгтэй. Тэгэхгүй бид нар яаж ингэ бол бас манай сонгоцлынхны бас шүүмжлэх асуудал нь байгаа асуудлыг нөхцөлөдийг одоо ингэ орлууд хийж димэ гэдэг асуудал гардаг. Тэг бид бол яаж ч бас нөгөө хүнтэйгээ санхүүтэй холбоотой асуудал гардаг гэсэн. Шинэ үеийн технологиуд маш ихээр сонгоцлол руу чиглэж байна. Энэ талаар одоо юу гэж ямар бодолтой байна? За хоёр нь бол сүүлийн ялангуяа нэг 20 жилийн хугацаанд тийм дижитал дентистри гэдэг чиглэл бол хөгжиж байна. За үүний одоо тэргүүлэх салбар нь ялцчгүй сонгоцлын буюу химийн шүдний одоо технологид бол орчин үеийн одоо тоон технологийн бол ховсол гарч байна. Би бол харьцангуй 2000-ад оны эхэнд төгссөн. За миний одоо тодорхой хэмжээгээр эмнэлэг зүйн ажлын одоо дийлэнх нь одоо уламжлалт технологиор явж ирсэн. Гэхдээ мэдээж би бол одоо орчин үеийн хөгжил дэвшлийг бол үгүйсэхгүй. Мэдээж бидний бол ирээдүйн чиг хандлага учраас бид нар бол мэдээж бол магадгүй одоо 10 жилийн дараа 20 жилийн дараа бүх зүйл тоон технологи хийж нь бол зайлшгүй байх. Гэхдээ бид нар бас зарим тохиолдолд одоо бас бодох шаардлагатай. Мэдээж тоон технологийн бол хувьсэл харьцангуй сайн явагдаж байна. Ялангуяа одоо тэр чиглэлийн одоо компаниуд бол байнгын хөгжүүлэлтийг хийж байгаа. Гэхдээ зарим нэг талаар бол уламжлалт технологи бол хоцрогдсон юм уу гэвэл бас үгүй. Зарим талаараа уламжлалт технологи бол бас одоо тоон технологиос давуу тохиолдлууд бол байна. За уламжлалт технологийн бидний бас гардаг тулгуурдаг гол асуудал бол материалын болон агшилт болон тэлэлтийн асуудал байдаг. Өөрөөр хэлбэл бидний одоо хүсэж байгаа одоо зүйлийг хүссэн хэмжээнд гаргахгүй ямар нэгэн материалын өөрийнх нь чанараасаа хамаарат зарим тохиолдолд агших, зарим тохиолдолд тэлэх түүний шалтгаалаа тухайн шүлбэр маань хурж ирээд аманд одоо таарахгүй асуудалж гарах тохиолдол бас байдаг. Гэтэл яг сүүлийн үед бол тоон технологи хөгжиж байгаатай холбоотойгоор энэ асуудал нэг талаараа шийдэгдэж байгаа. Өөрөөр хэлбэл материалын одоо физик шинжтэй холбоотойгоор агшил тэлэлтийн асуудал бол нэг талаа бол сайжирж байна. Гэтэл нөгөө талдаа бол бас эргээд нөгөө тоон технологийн зарим нэгэн одоо өгөгдлийн алдаа гарч. Өөрөөр бас л нөгөө бидний одоо бодож ирсэн одоо 100% шууд одоо ингээд ямар нэгэн одоо тохируулга хийхгүйгээр хийх боломжгүйгээр тодорхой хэмжээгээр тоон технологийн бас алдаа гэж байгаа. Нөгөө талаас бас тодорхой хэмжээгээр бас тоон технологийн өөрийн сул талтай холбоотойгоор ялангуяа одоо бид нар шүд засалтан дээр шүднийхээ одоо маржин буюу ирэмгийг бөөлний ховлын гүнд хийсэн тохиолдолд орчин үед тоон технологийн буюу одоо сканерууд болохоор яг үнийг одоо яг бидний уламжлалт аргатай адил хэмжээний түвшинд скан хийж чадахгүй байгаа тохиолдол байна. Тийм тохиолдол болох учраас бид яг л одоо бүгд л одоо тоон технологи шилжих юм бол сайн гэх нь өнөөдрийн үед одоохондоо арай ч бодогдолтой. Бид нар мэдээж одоо хостол хэрэглэж болно. Тоон технологийн давуу тал байна. Уламжлалт технологийн бас тодорхой хэмжээгээр давуу тал байна. Тэгэхээр бид нар аль алийг ашиглах юм бол мэдээж бидний одоо хийж байгаа эмчилгээ үр дүнтэй гэж хэлэх байна. Тэгэхээр яг энд бол нөө эмчийн уур чадвар гарч ирж байна те. Шин юм гээд бүр ингээд дайраад авах биш те. Тэгээ нөгөө нэг давууд бас сул талыг бас мэддэг байх. Олон жилийн туршлагаас олж авсан бас эмчийн уур чадвар гарч ирж байна те. Тэр хүмүүсээ яалтчгүй мэдээж технологи бол технологи те. Технологи бол гоё. Харахад аюу гоё. Одоо ялангуяа сүүлийн үед бол дижитал технологийн төхөөрөмжүүдийг аюу их рекламдж байгаа учраас бид нар аль үзэсгэлэнд очсон ерөөсө бүхэл стандууд нь дандаа дижитал технологийн тийм одоо реклам туршлагаа байж байгаа. Энэ магадгүй одоо бид нар одоо зөвхөн технологи үнийг орлоно гэдэг ойлголт байхгүй. Өөрөөр эмч өөрөө туршлагатай байх шаардлагатай, эмч өөрөө ур чадвартай байх шаардлагатай. Тэрнээс одоо бид нар өөрсдөө хичээхгүй бол технологи биднийг орлоно гэсэн ойлголт байхгүй гэж ойлгож байна. За одоо ингээд биднес чинь нөө хив авах нь бол урд нь хив авах хүнийг өртөг гэж байгаа тийм. Одоо тэгсэн чинь бид нөө шинэ технологиог маш өндөр өртөгтэй аппаратуудыг хэрэгжилж эхэлж гин бүх юм нь үнэтэй болж эхэлж гин тий. Тэнгүүд нэг үйлчлүүлэгчтэй ирэх зардал нь одоо та юу гэж бодож байна? Тэр тал дээр одоо ямар байр суурьтай байна? Бас бодох асуудал тий. Одоо бид ялангуяа одоо сүүлийн үед бид нар бас шинэ технологид хөрөнгө оруулалт хийгээд тэр мань одоо жишээлбэл бидний одоо уламжлалт хийв авах одоо материал маань ямар байгаа вэ тий. Тэрний хажууд oral scan гэдэг маань ямар үнэтэй төхөөрөмжлөө.
Гэтэл гарч байгаа одоо яг хийж байгаа эмнэлэг зүйн ажил руу яг адилхан үр дүнтэй байхаар бид нар бас ашиг гэдэг юм харуулаас юу болох вэ тийм. Гэдэг утгаар яг зөв өнөөдөр одоо нүүр ам судлалын салбар харьцангуй бол хөгжиж байна. Магадгүй одоо бид нар 10 жилийн өмнөхтэй харьцуулах юм бол ялангуяа би бас сүүлийн үед бол сонсож байхад манай одоо Монголын ерөнхий салбарт одоо тэргүүлэх одоо олон улсын түвшинд одоо өсөлтгүйц хэмжээний одоо салбар гэх юм бол яаж ч нүүр ам судлалын салбарыг бол нэрлэж байгаа. За магадгүй энэ маань эргээд бас тодорхой хэмжээгээр биднээс эргэн тойрны бүстэй тийм магадгүй Азийнхаа магадгүй энэ эргэн тойрондоо бол нэлээд одоо сайн эмчилгээ үйлчлэгээтэй гэдгээр бас нэрлэгддэг болсон тохиолдол байгаа. Тийм болохоор бид нар яалтч одоо бас энэ өндөр технологийн эмчилгээ үйлчлэгээ явуулж байгаа бол түүний өртгийг тооцоод эмчилгээ үйлчлэгээ бол зайлшгүй үний өргөн харах шаардлагатай бол юм. Тэгэхээр энэ бол яалтч бид нар бас нийгэмлэг холбоо өөрөөр бидний одоо яг энэ мэрэгжлийн хэлбэр хариуцж байгаа одоо зүйлсийн холбоод юм байна. Одоо хийх зайлшгүй нэг чухал ажлын нэг бол энэ байна гэж бодож байгаа. Бид л мэдээж мэрэгжилтэй байнга дэвшилт одоо хөгжлийг авчирч явах хэрэгтэй тий. Уул нь бол инлайн онлайн чинь шинээр гарч ирсэн юм биш тий. Тэгвэл Монголын практикт нэг тийм орж ирээгүй байгаа нэг бас нэг таны бодлоор ямар шалтгаанууд байна. За яхаа мюсер эмнэлгүүд хийдэг баах. Тэгвэл нийтлэгээрээ бас хийхгүй байгаа штэ. Та тэрүүн дээр ямар бодолтой байна? Яг нь бол инлайн онлайн гэдэг бол технологи бол мэдээж шинэ биш тий. Одоо хөгжим мөрөг хэрэгжилж исэн олон улс бидний нөгөө сурагчид харах юм бол тэн дээр байнга байдаг технологи байгаа тийм. Яг өнөөгийн Монголын нөхцөлөд бидний нөгөө төрөний бас хийсэнтэй адилхан нөгөө өртгийн асуудал байна л да. Яалтчгүй инлайн онлогийн одоо үндсэн өрсөлдөгч нь гэвэл одоо композит ломп биш тийм. Бид нар одоо өөрийнхөө үүрэг хэрэгтэй одоо инлайн онлогийн давуу тал тодорхой хэмжээгээр танилцуулсан ч гэсэн ломптой өртгийн хувьд бол мэдээж хоорондоо харьцангуй өртөг өндөртэй байгаа учраас мэдээж ойлгож байгаа хүмүүс бол сонгох нь бол ойлгомжтой. Гэтэл бол хүмүүсийн нийт одоо дийлэнх хэсэг нь бол ерөнхийдөө бол одоо ингээл тавьчих ломби чинь заавал одоо ингэ технологиор хийгээд заавал өртөг өндөр байх шаардлага юу байна гэдэг асуудал байгаа. Тийм болохоор бид цогцлын өвч гэсэн одоо яалч одоо инлайн онлайг бол мэдээж зааж байгаа боловч гэсэн яг л одоо амьдрал дээр эмнэлэг рүү гарахаар бол композит ломб л болчиход байгаа байхгүй. Энэ асуудал миний бодлоор инлайн ломб хоёр байлаа гэхэд яг аль нь илүү хүндээ үйлчлүүлэгчтэй ээлтэй вэ? Таны бодлоор. За мэдээж бол одоо бид нар технологийн хувьд инлээ буюу зоомл тий шигтгэмэл илүү үр дүнтэй. Ялангуяа хийж байгаа материалын хувьд тий. За бид нар композит ломбны одоо томоохон давуу тал гэдэг бол харьцангуй одоо хийхэд хялбархан тий. Өөрөөр шууд хийх боломжтой, цаг хугацаа хэмнэн үн өртгөл боломж юм байна. Гэтэл энэ маань яг бол урт хугацаанд композитын сул тал бол өнгөө өөрчлөн тий. Дээрээс нь амархан хилэгдэнэ. За ломб хилэгдсэнтэй холбоотойгоор шүдний хилэгдэл явагдана гэдэг асуудал байна. Гэтэл уг нь бол инлайн онлайг үнэхээр одоо ингэж яг хийх юм бол хийсэн материалын одоо харьцангуй бат бөх. Дээрээс нь одоо яг лабораторид хийж байгаа учраас тэнд ямар ч одоо ломб тавьсан гэдэг шиг тийм одоо зааг ялаа харагдахгүйгээр шүдний төвөр хавлыг гаргаад тухайн шүдэнд ямар ч одоо тэр эмчилгээ хийсэн гэхгүйгээр одоо гой зэрэг боломжтой тийм технологи байхгүй. Совгийн эмчилгээгээ дараа нь яах юм бэ гэвэл бүрээс хийх ёстой шүү дээ. Тэр бол одоо бүрээс хийхийн хувьд харьцангуй инлайн онлайн өртөг хямд бүрээстэй харьцуулах юм бол тийм тэр утгаараа бол хүн болгонд одоо инлайн онлайг хэрэгжилж ивэл илүү том даваа тал гэж ойлгож байгаа. Гэхдээ энийг бид нар яг өөрсдөө одоо маш зөв ойлгож дээрээс нь яг салбарын хэмжээнд бид нар өөрсдөө бас яг нэгдсэн одоо бас яг энэ технологиг ингэж нэвтрүүлээд ингэж хэрэглэе гэдэг ойлголттой байхгүй бол одоо ануу эмч инлээ хэрэгэлдэг. Тэнд байж байгаа дондог эмч нь болонгууд бол ломб байгаад хүмүүс тэрийг ойлгохгүй байх юм бол ингээд гол асуудал байна. Ануу эмч нь илүү төлбөр авцсан юм шиг те нөө нэг давуу талыг нь гаргаж ирж чадахгүйгээр хүмүүс нь нийтээр ойлгоогүй бол бас жоохон хэцүү л болно л да. Тэр яг зөв аливаа юмд бол цаг хугацаа хэрэгтэй байт юм тийм. Мэдээж одоо яг зөв одоо нэг 20 жилийн өмнө бол ерөнхийдөө бидний одоо хийж байгаа технологиуд бол харьцангуй одоо даваа төвшөндөл шүү дээ. Тэгээд тэрийг бол хүмүүс бол өдөлөн одоо ойлгодоггүй бас үе байсан. За бид одоо санаж байгаагаар бол ганц бүрээс хийх гэж хүмүүсээ одоо тухайн хүндээ ойлгуулах гэж тийм ломб бүрээс хоёрыг бол ялахгүй л байгаа шүү дээ. Бүрх нь ямар хэрэгтэй зүгээр ингээд ломб тавьчих нь ямар учиртай гэдгийг л ойлгуулах гэж нэлээд цаг авдаг байсан. Одоо хүмүүс бол харьцангуй бүрээстэй ойлгодог болсон тийм. Бүрх хэвээр байна. За магадгүй одоо нэг 10 жилийн өмнө ч одоо имплант гэдэг бол бас хэцүү байсан бол одоо бол хүн болгонд юу ойлгодог болсон. Тэгэхээр энэ талаар зайлшгүй цаг хугацаа бол хэрэгтэй байх гэж ойлгож байна. Шүдний эмчээр сурах гэж байгаа одоо залуу үедээ яг ямар зан характтай ямар хүн байвал шүдний эмчээ сураарай гэж та өөрийн хувийн туршлагаасаа өгөх вэ? За миний бодлогоор бол яг одоо тийм хүн одоо шүдний эмч болно гэх нь мэдээж яг олон жил багшны ерөнхийдөө бол хаарч л байдаг.
Гэхдээ би эргээд өөрийгөө бодохоор манай уугийнхан бол тэгээд санамсрууд орсон байгаа байхгүй юу? Тэгэл одоо шүдний эмч одоо өөрөө нэгсэндээ хов заяа тэгээд илрээл одоо тэгээд шүдний болох систем гэж ойлгоод энэний төлөө хичээсэн. Гэхдээ яг зөвхөн өнгөрсөн хугацаанд багшилсан, дээрээс нь өөрөө эмч болсон туршлагаас харах юм бол ерөнхийдөө бол ямар тохиолдолд шүдний эмч байх нь илүү давуу тал байгааг бодох юм бол нэгдүгээрт бол гарын урд бол зайлшгүй хэрэгцээтэй байдаг юм байна. Яг мэдээж одоо бид нар бас тодорхой хэмжээгээр IVS гэж байгаа тэр бол тийм өгөгдөл гэж байгаа. За мэдээж тэрийг бол цаг хугацааны явц өөрөө хичээж яагаад бол сурж болно. Гэхдээ мэдээж гарын урд үүтэй байх юм бол илүү томоохон давуу тал байдгийг гэж харж байна. Нөгөө талаас бол шүдний эмчдэг бол бас мэдээж уйггүй харахад бол харьцангуй хүмүүс бол ойлгохтой шүдний эмчдэг бол магадгүй одоо бас хялбархан хийж мэрэгч ойлгож магадгүй. Гэхдээ бол урт хугацааны хичээл зүтгэл тийм одоо ялангуяа тэр амны хөндий гэдэг жижигхэн зөвлөлд байнгын хязгаарлалтанд орчинд тийм дээрээс нь байнгын цаг хугацааны давчин нөхцөл байдал ингээд хийдэг ийм зүйл байдаг учраас мэдээж уйггүй хичээл зүтгэл аягүй зайлшгүй шаардлагатай. Нөгөө нэг зүйл харж байгаа нь болохоор яалтчгүй одоо бас одоо орчин үеийн одоо хөгжиж байгаатай холбоотойгоор гооцоо мэдрэмж гэж байгаа тийм. Өөрөөр хэлбэл ялангуяа одоо согоо заслын эмч, гажиг заслын эмч гэдэгтэй холбоотойгоор бол гооцоо мэдрэмж бас чухал юм шиг байна. Яг бол одоо альва зүйлийг бол яавал илүү гоё хүн үзэмжтэй тийм. Яавал илүү гоё амьд юм шиг тийм. Яавал илүү гоё одоо тухайн хүндээ одоо тааламжтай хийх вэ гэдэг бол нэг талаас аваад яалтчгүй тухайн хүний бас мэдрэмжийн асуудал байна. Тэгэхээр энэ зүйлийг бол мэдээж бол өөрт нь байвал томоохон даваа тал. Гэхдээ мэдээж тухайн хүний өөрийн хичээл зүтгэл гэдэг бол зайлшгүй чухал асуудал гэсэн. Одоо Монгол хүний аманд бол нэг бараг шүдэл ахвалцсан байгаа шүү дээ. Тэгээ ер нь бол биднээс хүн амаараа бараг 3 сая 500 гэж байгаа боловч яг амны үндэ өвчлөлөөр бол бараг нэлээд бас 78 сая хүн амын хэмжээтэй л шүү гадаадын улсуудтай харьцуулахад. Тэгэхээр та нэг шүдгүүдлийн талаар таны өөрөө чинь боддог бодол тэгээд одоо аман дотроо шүдгүү явах нь нэг юм найздаа зөвлөж байгаа юм шиг тий. Чи ингээ шүдгүү явснараа чамд ийм асуудлууд үүснэ гэдэг ингээ хэлээд өгч төхөө. Шүдгүүд гэдэг бол манай улсын юм одоо ингээ түгээмэл. За мэдээж одоо амандаа нэг шүд авахаас өмнө гэдэг бол одоо мэдээж бүрэн шүдтэй өнгөд харьцангуй бол цөөхөн байгаа тий. За одоо 2 жилийн өмнө одоо манай нүүр ам судлалын сургуулийн багш болон эмч нарын баг Баруун аймагт бол судалгаа хийсэн. Тэр тохиолдолд бол ялангуяа одоо Улаанбаатар хоттой харьцсан хөдөө орон нутгад бол шүдгүүдийн асуудал бол маш их түгээмэл. За тэр маань яаж нэгвэл Монгол улсын нөгөө өргөн дэлгэр уудам газар нутгийн холбоотойгоор ялангуяа сумын одоо иргэн аймгийн төврөөр шүдээ эмчтгүүлэх гэдэг асуудал мэдээж томоохон асуудал байдаг учраас ихэнх хүмүүс одоо шүдээ ахуулдаг. За үүнтэй холбоотойгоор Монгол улсын хэмжээгээр хүн амдаа ингээд тархалтыг үзэх юм бол маш өндөр хувь нь шүдгүүдлийн асуудал байна. За миний бол харж ирснээр бол дөнгөж одоо нэг 30 гаруй насны залуу бүх шүдээ ахуулсан. Бүрэн шүдгүү болсон байна. Бүрэн шүдгээ хөгшөн гэж болсон байна. Энийг хараад бас ингээд үнэхээр одоо бас харамсчихсэн. Бид нар бас аминдаа бол технологи хөгжүүлэхийг хичээгээд байгаа ч гэсэн одоо нийт хүн амын хувьд бол бид нар зайлшгүй энийг бол иргэн харж хүн амынхаа одоо эрүүл мэндийн асуудлыг шийдэхгүй болохгүй байна гэдэг асуудал бол тухайд бол бодогдчихсэн. За мэдээж одоо саяны хэлсэн шүдгүүл гэдэг бол шүдний арчилгаа тийм эмчилгээ эцсийн шатандаа хүрээл шүдээ ахуулж байгаа асуудал байна шүү дээ. За яг хөө зөвөр одооний зарим одоо магадгүй нэг 50 насны хүмүүсийг харахад бол 90-ад оноос өмнө ч юм уу тий харьцангуй 90-ад оны үед ч юм уу шүдний эмчилгээ одоо харьцангуй хөгжөөгүй байсантай холбоотой тэр үед хүмүүс шүдээ эмчилгээс илүү ахуулдаг гэсэн тий. Тэгэл одоо ингэ хүмүүс орж ирээд одоо тэр авдаг эмч чинь сайн эмчтэй тооцогддог байсан тий. Одоо эсрэг ингээл хайрын одоо шүдээ ингээл тухайн үед ерөөсөө ингээл ахуулсан ингээл тэгэхээр одоо өнөө цаг үеийн одоо залуучууд ялангуяа одоо шүдээ ахуулж ин гэдэг бол харамсалтай асуудал тий. Одоо харьцангуй бол шүдийг бол авахгүйгээр эмчлэх бүх төрлийн арга одоо хөгжсөн байгаа. Энэ тохиолдолд хүн шүдээ ахуулж ин гэдэг бол үнэхээр л одоо хүн өөрийнхөө эрүүл мэндэд ирээдүйд одоо учрах хор хөнөөлөө одоо ойлгохгүй байгаатай холбоотойгоор ийм асуудал гарч байгаа. За шүдгүүдтэй холбоотойгоор гардаг хамгийн асуудал бол мэдээж шүд гэдэг бол одоо үндсэн зорилго нь бол хоол хүнс хоол ижил асуудал байгаа тий. Хүн өөрөө хоол хүнсийг боловсруулах хамгийн одоо анхан шатны одоо боловсруулалт бол амны хүндэд явагдаж байгаа. Тэр нь бол хоол хүнсийг зажлах бутлах гэсэн. Хоол хүнс эдээшнээ сайн зажилж бутлана. Төдийчнээ одоо ходоодонд болон нарийн эцэнд илүү сайн шимэгдэнэ. За үүнтэй холбоотойгоор тухайн хүн шүдгүүдтэй хүн яах вэ гэвэл хоол хүнсээ зажилж бутлах чадахгүй.
За түүнтэй холбоотой магадгүй одоо бүхлээр нь ч юм уу те одоо хоол хүнсээс ажилласантай холбоотойгоор ходоод эзний замын одоо ямар нэг эмгэг үүсэх магадлал суурин тавигдана гэсэн. За үүнтэй холбоотой яхаг бол хүн одоо хоол хүнс авах шинэ хичээлийн асуудал нь саадтай болно. За ингээд яхаг бол эргээд энэ нэг тухайн хүний бие организмын ерөнхий одоо дороотлын асуудал нь бол шүдтэй холбоотой гарах асуудал гарч. За нөгөө талаас гардаг асуудал нь түрүүн бас би дурдсан байгаа. Одоо гоо сайхны асуудал тийм. Ялангуяа одоо нэг дунд дэргэм насны эмэгтэй хүмүүс илүү анхаардаг тийм. За би ингээд харсан чи миний одоо нүүрний дэгшин алдагдсан байх юм аа гэдэг одоо бас үндсэн тодорхой шалтгаан нь бол шүдгүүдлийн асуудал. За мөн түүнчлэн цаашаа шүд гэдэг бол бас нэг чухал одоо үүрэг бол эргээд одоо тархины үйл ажиллагаа дэмждэг. Тийм. Өөрөөр хэлбэл хүн одоо хэдий ч зөв зажлах үйлдэл байна. Төдий шинэ одоо ялангуяа одоо шүдний толгуур эд байрладаг одоо гүний мэдрэхүйн рецептор бол хүний тархийг эргүүлж одоо тодорхой хэмжээгээр сэргээж өгдөг. Тийм одоо бас үүрэгтэй байна. Тэгэхээр магадгүй одоо бас сүүлийн үед шүдгүүдэлтэй холбоотойгоор хүний одоо оюун санаа ч юм уу тийм тодорхой асуудал гарахыг үүсэхгүй. Энэ бол тодорхой хэмжээгээр судалгаагаар батлагдсан зүйл байдаг. Тэгэхээр энэ шүд гэдэг бол бид нар магадгүй өнөөдөр авахд хялбархан байж болно тийм авахд хямдхан байж болно. А гэтэл ирээдүйн одоо гарах үр дүн нь бол эргээд түүнээс одоо маш том хорооны өчрөд юм а гэдгийг л ойлгох хэрэгтэй гэж бодож байна. Шүдний цаарлын эсрэг биднээс ямар арга хэмжээ зохион байгуулвал энэ шүдний цаарл буурах боломжтой вэ? Та юу гэж бодож байна? Би өдөр сонгоцлын эмч хүн шүү дээ. Гэхдээ шүдний эмч хүн учраас энэ бол заашгүй бидний бол тулгамдсан асуудлуудын нэг байгаа. За өнгөрсөн хугацаанд яг зөв бид нар ингээд цаарлыг бууруулна гэдэг бас Монгол Улсын засгийн газраас эрүүл мэндийн яамнаас олон хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байгаа тийм. Гэтэл бол цаарл төдийлөн буураагүй. Яг л одоо төвшөндөө байсан зарим тохиолдолд ихссэн асуудал байгаа. За би бол түрүү хэлсэн би Япон улсад бас 5 жилийн хугацаанд байж тэнд бол доктор зэрэг хамгаалсан. За энд бол би Японоос нэг л зүйлийг бол ерөнхийдөө бол тухайн үед хараад ойлгож авсан. За энэ болохоор өөрийнхөө хүүхдүүд дээр. Тэгэхээр яаж нэгвэл бид нар хэдийн шний одоо шүдний одоо шүд яагаад цоордог вэ гэдэг бол магадгүй бол хүн болгол бас мэдэх байх. Шүд гэдэг бол одоо чихэрлэг хоол хүнс хэрэглээ те шүдээ угаахгүй байсан толгой шүд бол цоорж байгаа гэдэг бүгдээрээ мэдж байгаа. Тэгвэл бол тэрнээс сэргийлж чадж байгаа юм шатлахгүй байгаа байхгүй. Тэгэхээр яаж сэргийлэх юм бэ гэхээр тухайн одоо хүнийг бага наснд нь дадал дэвшил үүсгэж ижил тухайн хүн өөрөө шүдний одоо цоороо сэргийлэх үндсэн одоо гол сэргийлэх арга нь юмар гэж ойлгодог болсон. Миний харж байгаа Япон улсд бол тий өөрөөр хүүхдийг бага байхад нь яаж шүдээ угаах юм бэ гэдгийг одоо цэцэрлэгт нь бага сургуульд нь бол маш сайн сургадаг. Дээрээс нь бол Япон улсыг харж байхдаа сургуулийн болон одоо сургуулийн бүх орчинд шүд угаах боломжийг гаргаж өгсөн байх тий. Өөрөөр хүүхд хичээлдээ сууж байгаа л одоо ангийнх нь үүдэнд нь угаалт орон байж байгаа. Шүдээ угаадаг. Гэтэл бид нар яаж ингэвэл манай өнөөдөр одоо ерөнхий боловсролын одоо ихэнх сургуульд бол тийм тохиолдол байхгүй. Хөвчлэн яаж ингэвэл угаалтар байгаа газар нь 0 өрөө тийм. Гэтэл одоо тэнд одоо бас хүүхдүүд шүдээ угаах тэр боломж бол төдийлөн хомс. Тийм болохоор бид нар яг зөвхөн урт хугацаанд одоо шүдний цоорлоос одоо яаж сэргийлэх юм бэ гэж гэвэл ерөнхийдөө л одоо энэ хүүхэд наснд нь дадал хөвшлийг одоо үүсгэх. Дээрээс нь хүүхэд шүдээ угаах нөхц боломжийг бол бүрдүүлж өгөх. Тэр л одоо бидний бас урт хугацаанд бол шүдний одоо цоо сэргийлэх үндсэн шалтгаан байгаа. Дээрээс нь яг бид нар одоо фторжуулалтын бол бус аргуудыг бол хэрэглэх бол зайлшгүй шаардлагатай. Та Сийландын талаар юу гэж боддог вэ? Зүгээр сонирхоод асууж байгаа шүү. Сийланд бол яг ер нь бол тодорхой аргуудын нэг шүү дээ. Нэг аргуудын нэг тийм байх хэрэгтэй гэсэн. Фторжуулалттай адилхан ер нь Сийланд бол зайлшгүй хэрэглэх хэрэгтэй. Тогтцол гээд одоо энэ салбарын яг одоо үед тулгамдж байгаа асуудлууд юу вэ? За мэдээж би одоо 20 жилийн өмнө бол савцлын үйлчлэг ямар байсныг бол сайн мэдж байна. За өнөөдөр ямар төвшөнд хүрсэн бэ гэдгийг бас харьцангуй бас би өөрөө энэ салбарт багшилж байгаагийн хувьд дээрээс нь би өөрөө судлаач хүний хувьд бол бас үнэлэлт өгөх боломжтой. Тэгэхээр яг өнгөрсөн хугацаанд бид нар бол маш их ажилласан. Харьцангуй бол манай салбар бол нэлээд сайн хөгжсөн. Бид нар одоо энд бол өдөр тутам шинэ зүйлийг сурч тийм. Өнөөдөр бид нар бас магадгүй даган дуурайж, үлгэрлэн дураадаг байсан хүмүүс орнуудтайгаа ерөнхийдөө бас харьцах юм бол нэлээд ойролцоо төвшөндөө хөгжил бол харьцангуй сүүлийн 20 жилийн явагдсан байгаа. Гэхдээ мэдээж бид нар тодорхой хэмжээгээр бас зарим нэг одоо сул тал асуудал байна. За энэ бол мэдээж багш хүний хувьд тийм. Ингээд бас харж байхад бид нар зайлшгүй бас сул гарч байгаа асуудал нь эргээд сургалтын хөтөлбөртэй холбоотойгоор юм асуудал байгаа. За ер нь бол одоо ингээд ялангуяа согол заслын эмч хүний хувьд бол за ер нь гажигцлын бас магадгүй эмч хүний хувьд бол хамгийн чухал асуудал бол тухайн хүний одоо амны хөндийн нөхцөл байдлыг ховлон гаргасан загвар гэж зүйл байгаа тийм. Бид нар бол хүний амны одоо хөндөд байгаа
зүйлсийг бол нэг хүрчлэн бол харж чадахгүй. Гэтэл бид нэр тухайн хүний амны хөндөгөөс загварыг бэлтгэх юм бол загвар дээр бид нар аманд харахгүй байгаа нэлээд олон зүйлсийг бол харах боломжтой. Тэгэхээр бол өнгөрсөн хугацааны сургалтын хөтөлбөртэй холбоотойгоор ингээд бидний миний одоо ойлгож авсан зүйл гэх юм бол ер нь бол тэр маань Японд байх та тийм. Бид нар бол загварыг бол бас шинжлэхтэй жоохон бас дотоод улмиг хийдэг юм байна. За үүнтэй холбоотойгоор тухайн хүнийхээ одоо яг анатомийн өгөгдлийг одоо гаргаж авсан загварыг одоо зөв шинжилгээгүйтэй холбоотойгоор магадгүй ирээдүйн одоо хийж байгаа эмчилгээний зарим нэг сул тал бол үүсдэг юм байна гэдгийг бол ойлгосон байна. За үүнтэй холбоотойгоор бидний одоо зайлшгүй загварыг одоо зөв хувилах тийм зөв бэлтгэх, зөв шинжлэх гэх юм бол амны хөндийн нөхцөл байдлыг одоо яг даган дуурайж одоо гаргаж ирсэн төхөөрөмжтөр л одоо зөв буулгаж шинжлэх хэрэгтэй юм гэдгийг л одоо магадгүй өнгөрсөн одоо 20 жилийн хугацаанд одоо миний цогцлын эмчээр ажилласны хувьд бол ойлгосон зүйл энэ байна. Ийм учраас яг хөө манай одоо нийт эмчтэрийн хувьд одоо цогцлын чиглэлээр бэлтгэж байгаа эмчтэрийн хувьд дээрээс нь одоо гажигслын эмчтэрийн хувьд за магадгүй одоо бид нар имплантын одоо эмчилгээ хийж байгаа эмчтэрийн хувьд бол зайлшгүй энэ амны хөндийн нөхцөл байдлыг одоо зөв хувилан гаргадаг төхөөрөмжийг ашиглаж түүн дээрээ загвараа эхлээд зөв одоо шинжлэхтэй зөв одоо загварыг одоо үнэлэх асуудал аюул чухал юм байна гэдгийг бол одоо бүх эмчтэр маань ойлгоосэй гэж хүсэж байна. За энэ олон жил ажиллаж байхад хамгийн хөгжилтэй одоо нөгөө нэг тохиолдол юу байсан? Яг миний одоо өнгөрсөн хугацааны багшилжих хугацаанд надад одоо үнэхээр одоо багш хүн гэдэг бол тийм зайлшгүй одоо суралцах хэрэгтэй байна. Байнга өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй байна гэдгийг нь одоо ойлгож өгсөн нэг тохиолдол дөнгөж багшилж ирсэн эхний жил гарч ирсэн. За тэр нь бол би яг дөнгөж төгсөөд бол нөгөө технологийн сургуульд багшилж ирсэн эхлээд техникчнэрд багшилж байгаа. Тэр үед яг нөгөө одоо 2 дахь курсын оюутнуудад шүдний дэрлэг одоо яаж бэлтгэх вэ гэх хичээл бол би орох одоо шаардлагатай болоод за тэгээд технологийн сургуулийн оюутнуудаа ингээ бүгдээр нь сууж байгаа дэрлэг яаж бэлтгэх гэж харуулад нэг үргэлжлэн ингээ өөрөө ингэж нөгөө бэлдэж өгөөд за тэгээд оюутнууд болон за та нар ингээ одоо миний хийсний дагуу тийм ингээ хийгэрээ гэд тэгээ өөрөө гараа явчихсан. Тэгээ нэг хэсэг хугацаанд дараа орж ирээд нөгөө шалах болоод за ингээл дэрлгүүд ингээ тавьсан хүмүүс ингээ тэгээд хараад ингээ яасан чинь айгүй гоё ингээ бүгд айгүй жигтгэн хийцэн. За тэнгууд нэг жоохон мядуу хийсэн дэрлэг байна. Тэнгууд нөгөөтэй надад хараад ингээ за энэ болонгоо нэг жоохон иймэрхүү алдаатай хийсэн байгаад нөгөө дэрлэгэн дээр ингээ асуудлыг ярьж байгаа байхгүй одоо нэгсэндээ нөгөө яг ямар стандарт байх хэрэгтэй вэ гэдэг. Тэгсэн манай оюутнууд ингээ нэг над руу ингээ сонио хараад ингээ байгаа. Тэгснэ юу болсон гэсэнд нөгөө жоохон муу хийсэн дэрлэг нь миний өөрийг бол таарч. Тэгээ энэ бол яасангүй ингээ бүзэнгүүд одоо яалтч одоо багш хүн гэдэг бол тийм тодорхой төвшөнд бас ингээд өөрөө одоо эмнэлзэн ур чадвартай. Дээрээс нь одоо зарим зүйлсийг бол яг өөрөө ингэж хийдэг байж иж одоо тэр өөрсдийнхөө шавны түлхрэлэн дуурайлахгүй бол зөвхөн одоо юу гэдгийг амаар яриад ийм байх хэрэгтэй гэдэг ингэж одоо яах нь бол одоо бас асуудал юм байна гэдэг тухайн үед яг үнэхээр одоо нэг гүн гүнзгий ойлгож авч тэрээс хойшлоо би одоо үнэхээр одоо бас ингэ эмнэлзэн болон тийм гардамжтай сайжруулах хэрэгтэй гэж ойлгосон тийм бас. Тэгэхээр тухайн оюутнууд яагаад одоо тиймэрхүү хийсэн бэ гэж сүүлд нь яасан чинь нөгөө оюутнууд орол намайг багшлахаас өмнө нэгдүгээр курстэй тухайн хичээлийг үзсэн байгаа байхгүй юу. Тэгээд нөгөөдөл чи яасан гэвэл нэгдүгээр курсынхаа бүтэн одоо багж хаврын дөрш тэрийг хийсэн баг. Гэтэл би өөрөө яг яасан бэ гэсэн чинь би бол дөнгөж төгссөн оюутан тийм шинэ багш. Гэтэл би бол төгсөх курстэй би өөрөө эмчийн анги оюутан учраас төгсөх курсынхаа магадгүй нэг 2 3 удаа хийж үзсэн байгаа байхгүй юу. Тухайн нөгөө нэрлэг гэдэг асуудал. Тийм болонгууд нөгөө оюутнууд болохоор надаас илүү нөгөө ур чадвартай болцсон. Тийм байсан. Энэ болонгууд бол яг зөв эргээд тухайн үед бол магадгүй дөнгөж шинэ босон багшийн хувьд бол маш тийм одоо зочоо өгч үнэхээр одоо хөгжих хэрэгтэй гэдэг ойлгож гисэн тийм тохиолдол. Би ч өөрөө бас яг нэг багшийн замаар туулсан. Яг нэг эмнэлзүүдээ бас сайн байж хүнд юм заахгүй болол яг биднээс ингээл анагаахны доктор хамгаалаад ирсэн. Тэгээд хэдийгээр кубд нэг гардан сайн байдаг гэсэн чисэн бас нэг эмнэлзүүдээр шумбаж орж гүнд нь зовлон зүдгүүрийн мэдэрчиж бас хүнд юм заавал зүгээр юм билээ те. Өнгөрсөн хугацаанд яг мэдээж одоо манай бас нэг тодорхой хэмжээгээр нийгмийн хөгжилтэй холбоотойгоор те их сургуулийн эмнэлэг гэдэг одоо ямар чухал юм бэ гэдгийг одоо бас бид нар бас нэг хугацаанд бол орхигдуулсан үе байгаа шүү дээ. Одоо яг ер нь яг манай одоо 2011 оноос эхлээд манай Нүр амсган сургуулийн их сургуулийн эмнэлэг бол хөгжөөд одоо 10 гаруй жил болоод ерөнхийдөө бол одоо бас эмнэлзэн үйл ажиллагаа бол жигдэрсэн байгаа. За биднийг одоо нөгөө төгсөө багшилчих үед 2000 оны ихэнх үед бол ерөнхийдөө л нэг жоохон нөхцөл байдал маань
дийлэнхтэй бол эмнэлэг зүйн нөхцөл байдал бол ингээд ярьдаг тиймэрхүү байдалтай байсан маань бас магадгүй нэг талын сул тал байсан. Гэхдээ мэдээж яг одоо бол нөхцөл байдал илүү сайжирсан байна. Та хүний яг өөрийн чинь хүсэл тэмүүлэл пашн гэж бас байдаг шүү дээ мэрэгжлийн хувьд л. Таны пашн юу вэ? Хамгийн гол зүйл бол багш хүний хувьд тийм тодорхой сургалтын одоо өөрийнхөө ойлгож байгаа тийм ойлгож авсан өнгөрсөн хугацаанд бол 20 жилийн хугацаанд онлайн талаас тийм дээр судалгааны талаас дээрээс нэмэлт зүйн үйл ажиллагааны талаас ойлгож авсан зүйлсэл одоо салбарын хэмжээ мэрэгчлэнүүдтэй бас ойлгуулад зөвхөн одоо бас бий биш тийм одоо нийтээрээ бид нар тодорхой хэмжээгээр бас нэг алхам ч юм уу урагшаараа явах нь бол миний одоо үндсэн одоо өсөж мөрөөдөж байгаа зорж байгаа зүйлс нэг. Тийм болохоор бол даанууд мэдж байгаа тийм би бол сургалтыг бол байнга зохион байгуулдаг. Тэн дээрээ бол байнга л одоо юм ярьдаг. За үүдээ гэхэд одоо өөрийнхөө пэйж хуудсан дээр хүртэл одоо ингэж хийгээл ингэж бичиж явж байдаг. За дээрээс нь сүүлийн үед яхаа зүгээр ингэж бас мэдээж одоо аливаа зүйлийг бол сонсох нэг өөр тийм харах нэг өөр. Тийм болохоор бас бид нар бол одоо яг харьцангуй бас хөгжмөнгүй оронд суралцаад хөгжилтэй орон гэж ямар одоо гэдэг хартсан гэдэг утгаараа ер нь бас одоо өөрийнхөө эмч мэрэгчлүүдийг бас тодорхой хэмжээгээр ингэж үзүүлээ харуулъя гэдэг одоо ойрын хугацаанд солонгосын эмчнэртэй хамтраад бас суралцах юм бол да тийм өөрөөр эмчнэрийг солонгос руу очиад энд ингэж нөхцөл байдлыг үзүүлээд ингэж сургалтуудыг бол хийж байгаа. Энэ бол яг зөвхөн нэг талаасаа бол энэ бол одоо юу гэдгийг мэдээж одоо сургалтын үйл ажиллагаанаас ашиг олно гэж байхгүй тийм өөрөлд би одоо бас энэ бидний одоо харсан нүднийхээ ялгааг л ингэж жоохон арилгах хийсэн нөхцөл байдал ийм байдаг шүү бүгдээрээ энэ төвшөнд хүрэх хийсэн гэдэг тийм зорилгоор л одоо зэн зүйлсийг хийж байгаа. За мэдээж яг зөвхөн судлаач хүний хувьд бол бас нэг талаасаа тийм тодорхой хэмжээгээр бид нар бас судалгаа гэдэг бол тодорхой хэмжээгээр одоо ямар байдаг вэ гэдгийг бид бас хөгжмөнгүй оронд очиж одоо үзсэн байгаа. Тэр утгаараа бид нар одоо яалтч одоо энэ одоо эмнэлэг зүйн одоо энэ нөхцөл байдлынхаа одоо яг яагаад ийм асуудал үүсэж байгаа гэдгийг бас судалгааны төвшөнд бас судлаачийн хувьд бол тогтоогоод за үүнийгээ бид Монголынхаа нөхцөл байдлыг бас олон улсын төвшөнд бас үзүүлэх гэсэн тийм өөрөлд олон улсын боломжийн импакт тестүүд ч юм хэвлүүлээд инкейсинг гэсэн одоо энэ бол мөрөөдөл байдлаар ингэж явдаг тийм харамсалтай яг нөхцөл байдал одоо бид нар бас Монголын нөхцөл байдлаар өөр учраас өдөртмөн эмнэлэг зүйн үйл ажиллагаатай зууралдаад сургалтаа бол хийж байгаа судалгааны асуудлыг бол жоохон хойш нь тавьсан байгаа. Мэдээж хүн бол тодорхой хэмжээгээр тодорхой хугацаанд дараа би бас эмнэлэг зүйн үйл ажиллагаа жоохон хойш нь тавиад магадгүй судалгаа руу орох бол бас боломжтой болох бах цаг завтай болоо тийм. Тэр тохиолдолд ерөнхийдөө бол энэ талаар ажиллах гэсэн гэдэг одоо өөрийн өсөл мөрөөдөл байдаг. Тэр чиглэлээр одоо ингэж зорж явж байгаа ийм одоо эмч хүн байна. За одоо дэлхийн нийтэнд бас нэг тулгарч байгаа нэг том асуудал нь болохоор имплантыг бүх салбарууд булаацалтж байна. Таны бодлоор яг имплантыг яг аль мэрэгжилтэнд хийх ёстой вэ? Яг одоо биднес Монголд нэг өөрсдийн гэсэн нэг инсталл байх ёстой шүү дээ тий. Тэгэхээр та тэр талаар нэг бодлоо хэлээч. Нөхцөлөд ингээд яг харъя л да тий. Хүн имплант яах гэж хэлэгдэв юм бэ? Хүн шүттэй болох гэж хэлэгдэх тий. Өөрөөр шүттэй болохын тулд хэлэгдэг. Тийм болохоор бол магадгүй зөв би өөрөө сонгоцлын хэмжээ бодлохоор бол хиймэл шүд имплант гэдэг бол хиймэл шүд учраас сонгоц заслын одоо энэ талын ойлголт зайлшгүй шаардлагатай. Яг хөө манайхан бол одоо нөгөө имплантын хөгжлийн бол мэдээж ихний үе шатнд бол мэдээж мис заслын одоо өөрөөр имплант суулгах нь аюул чухал гэдэг тал дээр бол байсан. Гэтэл бол сонгоц заслын ялангуяа одоо имплантын одоо гарч байгаа хүндрлийн одоо дийлэнх тохиолдолд бол одоо сонгоц заслтай холбоотойгоор сонгоц заслын нөхцөл байдлыг одоо зөв одоо тооцоогүйтэй холбоотойгоор алдаа хүндрэл гардаг. За ялангуяа имплантын төлөвлөгөө гэдэг бол ялангуяа сүүлийн үед бол сонсож байгаа тийм өөрөөр дээрээс нь доош нь буюу эхлээд сонгоц заслын эмч энд одоо ямар одоо бүрээс юм уу шийдвэр хийх ёстой юм бэ гэдэг дүгнэлтийг гаргасны үндсэн дээр түүнийг бол мис заслын аргаар зайлшгүй бол имплантыг бол суулгах шаардлагатай. Тодгоор эсийн эдийн одоо салбар аягүй чухал нэг талдаа ягаад бол монголчууд хөдөө эрт ахуусантай холбоотойгоор ясны эдийн алдагдал маш ихэр байдаг. За энэ тохиолдолд бидний одоо хиймэл яс болон зөөлөн эдийг нөхөн зэрэг нэх юм бол зайлшгүй энэ бол манай тодгоор эдийн эмчилгээний бас нэг аргачлал. Миний ойлгож байгаагаар яг мэдээж бид нар одоо бас хувийн эмнэлэг бол бид нар хэлбэрийн бодлоор тэр болгон бүх эмчтнийг одоо зохицоор нь байлгаж байгаа хийх боломж тэр болгон хомс. Тийм болохоор яг хөө бид нар зайлшгүй одоо тухайн чиглэлийн одоо мэдлэг мэдээллийг авч тэр чиглэлээр зайлшгүй бүхэл чиглэлд одоо хөгжих айлгүй шаардлагатай байна. Сонгоцлын эмчдийн хувьд болохоор хэлэх үед бол нэг номер тухайн хүн хиймэл шүдтэй болох гэж имплант суулгаж байгаа юм шүү гэдгийг л одоо манай эмчтэр маань ойлгоод сонгоц заслын одоо эмчилгээний арга барил гэдгийг бол маш чухал юм а гэдгийг л ойлгох хэрэгтэй гэж бодож байна. Одоо ингээд шинээр гарч ирж байгаа имплант маань таны бодлоор энэ багийн ажиллагаа юм уу эсвэл нэг хүн эхнээс нь авахлаад дуустал нь хийх хэрэгтэй юм уу? Та юу гэж бодож байна? Одоо эмнэлгүүд янз янз л хийгээл ах шиг байна л да тий. Сайн түрүүн биелсэн байгаа тий. Өөрөөр энэ бол ингээд сонгоц заслын одоо арга барил
мэс заслын арга барил, толгуур эдийн арга барил ашиглаж байгаа учраас энэ бол тусдаа бас магадгүй мэрэгшсэн одоо эмч төр чиглэлөө хийвэл хамгийн үр дүнтэй тийм багийн ажиллагаа байвал илүү үр дүнтэй. Энэ бол яаж нэгвэл харж байгаа гадны улс орнуудад их хвшлэн дандаа их сургуулийн эмнэлгүүдийн өөрөлд төрөлчин тасгууд хөгжсөн газар бол ингээд нэгдсэн байдлаар ингээд ажиллах боломжтой ийм тохиолдлууд байдаг. Харамсалтай яг манай одоо Монгол улсын нөхцөл байдал ялангуяа хувийн эмнэлэг тийм өөрөлд одоо ингээд төрөлцсөн 3 мэрэгжлийн эмчийг одоо ингээд бас хамт нэг одоо үйл ажиллагаа хийнэ гэдэг бол магадгүй одоо дийлэнх хэмнэлгийн бол боломж байна. Тэгэхээр энэ тохиолдолд яаж нэгвэл энэ манай Монголын нөхцөл байдалтай холбоотойгоор бид нэр зайлшгүй одоо энэ 3 чиглэлийн салбарын одоо арга барилыг бол зайлшгүй тухайн эмч эзэмших шаардлагатай. За үүний хүрээнд болж игэл мэдээж бас манай үйлчлэгчийн бас хүсэл шаардлага байна тийм бид нар ялангуяа бас манай үйлчлэгчид болохоор нэг эмчгээрээ дагнан одоо эмчлэгийг хийлгүүлэх дуртай байдаг. Дунд нь одоо өөр нэг эмч рүү ч юм уу явуулахар жоохон бас асуудал үүсгэх тал байгаа учраас ер нь миний одоо сүүлийн харж байгаа байдал бол бид нэ зайлшгүй энэ одоо 3 салбарын эмчилгээний арга барилыг бол эзэмшээд энэний дагуу хийх нь одоо илүү үр дүнтэй юм байна гэсэн бодлоо. Маш үнэтэй цагаа биднээс зориулсанд маш их баярлалаа. За баярлалаа. Ингээд бас одоо ануудаар эмчийнхаа ингээд олон нийтийн төлөө нүүр ам судлалын салбарын одоо энэ хүү арга барил, эмчилгээний арга барилыг олон нийтэд зөв олуулалтаар ингээд подкаст бэлтэж байгаа явдалд бас баярлалаа. Зочноор өрсөн явдалд бас баярлалаа. Тэгээд ингээд цаашдынх нь ажил хөдөлмөрт бас өндөр амжилт хүсье. Илүү олон эмчнэрийг бас ингээд эмчилж эдгэрээж ингээд Монголынхаа хүн амыг эрүүл шүттэй байхад туслаа.